Хүн ертөнцийн ямар ч нууцыг тайлахын төлөө уйггүй ажиллана. Нууцыг тайлангуудаа өөртөө ашигтайгаар эргүүлж эхэлнэ. Хүмүүс дотроос нууцын нууцад нэвтрэх гэсэн тэр хүмүүсийг эрдэмтэд гэнэ. Тэр эрдэмтэд өнөөдөр бидний уулзуулж байна. Төв Азийн тэгш өндөрлөгт чулуун агууд өөрийн хийсэн алдаргав яга тэмдэглэн чулуу төмрөөр сийж дэгцэн бүжиглэж байсан. Хойд цэнхэрийн агуухан өнөөгийн мэдээллийн технологийн аав ээж биш гэж үү? Уудам талын дунд 5 хамтай Монгол гэрт дэлхийн татварын бодлого газар орон улс бүрний дахин хувааралтыг хэлцэж суусан тэр өвөгчүүл тооноор нь тэнгэрийн одуудыг баримжаалж цаг тооны хуваанлыг сэтгж байсан хөдсөн нүрэгтэй наг найхамртай найг залуу дэлхийн шинжлэх ухаанд хувь нэмрэн оруулаагүй гэж үү? Марины нуруунд дээрээс ертөнцийг тогтоож болох авч, марины нуруунд дээрээс ертөнцийг засаж үл болохыг ухаарсан хувилай Сэцэн хаан дэлхийн түүхэн дамхуда хамгийн олон улс бүрний эрдэмтэн мэрэгдээг цуглуулан улс төр эдийн засаг соёл шинжлэх ухаан зэрэг олон салбарт далай их өөрчлөлт хийж дэлхийн түүхэн шинэ хөгжил дэвшлийг авчираагүй гэж үү? Тэд хэн байсан бэ? Монголчууд. Өнөөгийн арил жаны систем анхны мөнгөнд тэмдэгтээр арилжаа хийхийг хэн бодож олоо даруй хэрэгжүүлсэн хэн бэ? Тэр үед хэн цаас мөнгө хэвлэж байв? Эрдэмтэн мэрэгдээ өндөр цалин хүнлүү яах гэж олгодог байв? Үүний дунд ус ашиглал совог шууд тариалан шинэ үр тариа одон орон цаг тоолын зарчим ангаах ухаан эм дом зэрзэрхийн шинжилх судлах ухаан хэрэгжээгүй гэж үү? Монголчууд одон орны 27 өртөө байгуулан өнөөгийн цаг тооллоос 26 секундээр л зөрүүлэн тооцож байлаа. Монголчууд ном хэвлэл үүх түүх зохиох ажилдаа шамдан орж дэлхийн бичгээр уламжлалдан ирсэн ертөнцийн түүхийн шинжилх ухаанд үнэт хувь нэмрэн оруулж байлаа. Монголчууд өөрийн эзэмшилтэй байгаа дэлхийн талд алтан жолоог сунгахын учир хааны зэрлэгийг морин дэлгээр дэрвэх салхиадал өтөр төргөн тараахын учир хэрэг дээрээ өнөөгийн шуудан холбоогийн системийг зохион эрхэлж түүгээрэн дамжуулан дипломатын шинжилх ухаан улс гүрнүүдийн харилцааны соёлыг тунхаглав. Удалдаа 8-ны үнийг тогтоож байлаа. Үүнийг хэн хийсэн бэ? Монгол эрдэмтэд ус хуурай газар хосолсон 1500 өртөөгөр хааны зарлиг хятад шаазан Монгол ноос Япон сакура энэтхийг торго дэлхийд түгж байлаа. Үүнийг бас эрдэмтэд хийсэн тэнгэрийг сүжиглэх яамны цаг тооны бичгийн 5 махуудын бодогчд түшмэлийн тойргийг огтлж тоогоолох арга тригонометрийн функцийн болон тригонометрийн урвал функцийг задлан зэргийн цуваны хэлбэрт оруулж задаргааны томьёоны гишүүн бүрийн коэффициентийг тооцох аргыг бодож оллоо. 1750 дуурам чүдэ дэлхийн талыг байлдан дагуулж явсан их Монгол улсын аавга түүхэн хэлхээсийг судалж түүхийн үнэн мөнийг гуй бололгүй хойч үдэн өвлүүлэн үлдээх их үүргийг Монгол эрдэмтэд өндөр хариуцлагадор хэрэгжүүлсээр ирсэн. Үүний хүчинд бичиг үсгэн өөрсдөө зохион хэрэгэлсэн дэлхийн 5хан улсын нэг нь болгон тунхаглан мөнхжүүлж чадсан. Өөрийн оюун бэлгээрээ манлайлан шалгарсан Монгол эрдэмтэд Монгол аж ахуй амьдралтай уялдуулсан олон арга бүтээлүүдийг төрөвсөн өнөө хэрэглэгдсээр байна. Малч ухаантай Монгол эрдэмтэн чадраавал говийн бүсэд ширүүфтэн ност хоньны шин сүрэг бий болгож үржилийн ажлын аргыг боловсруулж эх орны хон мал сүргийг өсгөж арвижуулахад түүхэн гавья байгуулж явсан бол академич намсраа классик ба квант орны онолыг баталж физикийн онолд шин чиглэл нэвтрүүлсэн байдгийг. Энэ үед цагирийн радикал онлоор Төмөрбат дэлхийд хүлээн зөвшөөрөгдөж социалитийн ордигч илрүүлж чадсан юм. Ард түмнийхэн амар мэнд амьдралын төлөө оюун бодлон чилээн байж академич Нямдава хүний вирусыг судлан Б гепатитийн вакцины гаргаж полимиелит өвчний эсрэг дархлаажуулалтын шин товлол нэвтрүүлэн полимиелит өвчнийг устгах устгалыг баталгаажуулсан байдгийг. Машин механизмын дэнгийг электрлэлд төсвөртэй байх нөхцөлийг хангахад чухал ач холбогдолтой трибологийн шинжилх ухааныг академич авда их орон дон хөгжүүлсэн түүхэн гавьяаг энд цохон тэмдэглэе. Өнөөдөр дэлхийн шинжилх ухааны тавцан дээр дорнын их соёнгийг эргүүлэгч Монгол эрдэмтэн мэрэгдийн цуваа жигдэрч байна. Монголын шинжилх ухааны шинэ нэрийн үеийг хэллээ. Шинчилэгдэн өөрчлөгдөж байгаа Монгол улс эрдэмтэн мэрэгдийн тойлох шим өгөөжийг авах цаг боллоо. Тийм ч бололцоо нэгдлээ. Шаардлагач тулгарлаа. Монголчууд өнөөдрийн хүртэл улс гүрнэн үүрч дүүрч ирсэн эрдэмтэн мэрэгдэдэн хүндэтгэл үзүүлж өндөр дээд найдвар хөгжил дэвшлийн хөшүүргэн даатгаж байна. Тэд хэн бэ? Эрдэмтэд.